Ингээд сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг EQ-гийн 2 дахь сэтгэл хөдлөлийн ухааны 2 дахь чадварыг өнөөдөр үзнэ. За өмнөх хичээлээр бид нэр сэтгэл хөдлөлөө таних гэдэг энэ чадварын тухай бид нэр ярилцсан байгаа. Тэгэхээр тэрийг сайн үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл сэтгэл хөдлөлөө таньсан тохиолдолд бид нэр сэтгэл хөдлөлөө удирдахад их дөхөн болно. Харин сэтгэл хөдлөлөө таниагүй гэж бид нар удирдна гэдэг бол энэ бол хэцүү. Тиймээс ч энэ хичээл ингээд хоёрт нь байж байгаа юм. За ингээд хичээлд авъя. За сэтгэл хөдлөл ер нь яаж явдаг вэ? Яагаад бид нар нэг алдааг дахин давтаад байна гэдэг сонирхолтой зүйл гарч ирсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өчигдөр би ууралсан. Уг нь өнөөдөр уурлах ёсгүй шүү дээ бид нар, тийм үү? Өнгөрсөнд би ууралчихсан, баахан алдаа хийчихсэн, ганц уурлах биш, тийм үү? Хардалт, за бардамнал, шунал, өөр юу гэдгийг гомдол гэд баахан зүйлээ бид нар гаргачихсан сэтгэл хөдлөлөө. Тэгээ өнөө тэрэн дээр бид нар харамсдаг. Хэвээ шал дэми юм боллоо. Гэтэл дараа нь дахиад гаргадаг бид нар энийг нэг тийм сонин тойрогтол бид нар ингээд яваад идэг. Тэгэхээр энэс гарах хэрэгтэй бид нар. Гарахгүй бол бид нар эндээ ингээд харамсаал алдаа гаргаал ингээд яваад байна шүү дээ. Тэгэхээр энийг бол өнөөдөр авч үзсэн. За тэгэхээр энд нэг зүйл байна. Ямар зүйл вэ гэвэл тархинд одоо өөрийгөө хамгаалах нэг тийм механизм байдаг юм би. Тэр нь юу вэ гэвэл ерөөсөө л хуучны өмнө явж исэн одоо сэтгэл хөдлөлийн замаар одоо ирж байгаа шинэ сэтгэл хөдлөлийг ерөөсөө л тарих гаргахтаа маш их дуртай байдаг. Нэгсэндээ шинэ юм бодож олдохгүй гэсэн үг. Шинэ юм бодож олно гэдэг бол тийм өөрт нь бол ашигтай биш. Тэгэхээр бид нэр ухамсарладаг тийм үү. За одоо л би өстө уурлахгүй шүү дээ. Тэгээд бид нэр гаргацдаг. Зөв шууд л уураа гаргацдаг. Дараа нь дахиад харамсдаг. Тэгэхээр бас нэг зүйл энд. Тэр нь юу вэ гэвэл нейропластик гэж нэг зүйл байдаг. Энэ бол тархины уян хатан чанар гэдэг. Энийг бид нар ашиглах хэрэгтэй. Энийг яаж ашиглах вэ гэвэл бид нар хэрвээ сайн хичээх юм бол бид нар хуучин сэтгэл хөдлөл явж байсан замыг бид нар цоо шинээр шинжилж сэтгэл хөдлөлөө бид нар өөр замаар явах уу. Одоо яг рефлекс дадал зуршил шиг явуулж чадах тийм яг бид нар тийм одоо тарих өөрийн гэсэн уян хатан тийм чанартай байдаг. Тэгэхээр бид нар өмнөх гаргасан алдаагаа гарахгүй одоо шинээр одоо програм суулгаж болох нөө гэсэн үг шүү дээ. Нэгсэн да. Гэтэ энийг ухамсартайгаа суулгана гэсэн. Тэгэхээр юунид бол бид нар сэтгэл хөдлөлөө яаж ер нь ямар замаар бидний сэтгэл хөдлөл явдаг вэ гэдгийг бид дахиж нэг харах хэрэгтэй. Замаа нэг дахиж бид нар санах хэрэгтэй гэсэн. За 6 замаар явдаг тийм өмнөх хичээлдэр бид нэр ярьсан. Нэгдүгээр бид нэр биднийг ямар нэг юм өдөөгч нь байдаг. Хоёрдугаар болохоор тархин тайлбар гэдэг. Энэ чамайг өдөөд байгаа юм биш үү гэдэг ч юм. Эсвэл энэ чам руу мухаарад байгаа юм биш үү. Тархи нөгөө юм чи хүлээж авдаг. Гуравд нь болохоор сэтгэл хөдлөл эхлэх төрөх гэж байдаг. За нэгсэндээ одоо уурлах уу энэ дээр тийм үү. Эсвэл одоо гомдох уу, эсвэл бардамлах уу гэд ингээд эсвэл шунлаа хөдлөх үү гэд энэ дээр бол юм ингээд сэтгэл хөдлөл төрөх гэдэг 3 дахь зам. Дөрөвд нь болохоор бидний биений хариу үйлдэл. Нэгсэндээ бидний махын биен дээр ямар нэгэн юу зүйл ирнэ гэсэн. Гэтэ энэ агшин зур болдгийн шүү. Тэгээд 5 дахьт нь болохоор бидний хариу урвал, 6 дахь нь болохоор дүгнэл сургамж. Ингээл дуусчдаг. Ерөөсө 6 замаар явал дуусч. Тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэвэл за өдөөчлөө. За гэлс тэгэнгүүт л яах вэ? Тарих нийгэмдэр яах вэ? Тайлбар авчлаа. Дараа нь сэтгэл хөдлөлт төрж эхэллээ. Сэтгэл хөдлөлт төрөнгүүт 4 дахь зам байгаа тийм үү? 4 дахь замдаа яадаг вэ гэвэл биеинд ямар махан биен дээр ямар нэгэн хариу үйлдэл илэрдэг. За энэ яаж илэрдэг вэ гэвэл бид нар уурлахаар яадаг вэ? Гарч хичгэн одоо гэдэг нүүр минжижуулаа, зүрх түк гэж цоглоно. Энэ бол яах вэ? Тэр сэтгэл хөдлөл төрж эхэлсний шинж тэмдэг. За энэ 4 дахьтээ бид нар яах вэ? Өөрсдийгөө барьж өөрчилж чадаж таньж чадах юм бол 5 дахь нь хариу үйлдэл үзүүлчих нь, тайвширчих нь, 6 дахь нь яах вэ? Дүгнэлт сургамж гэдэг нь яах вэ? Сайхан болоод явчих. Тэгэхээр бид нар яах вэ? 4 дээр л их хвчлээ алдаад байдаг. Гэхдээ 4 бол биднэрт яах вэ? Танигддаг зүйл. Энийг бол бид нар яаж таньж болох вэ?
Амьсгалаараа таньж болно, амьсгалаараа өөрчилж болно. Ер нь хүнд их сонь бас нэг 2 3 чухал зүйл байдаг. Тэрийг бид ер нь нэг тийм ойшоодгүй зүйл байдаг. Ягаад гэвэл бид нэр их амьсгалдаг тийм үү? Бид нэр амьсгалдаг, байнга амьсгалдаг. Энийг бол бид нэр өсвөл байх л ёстой зүйл гэж боддог. Үүн дээр бид нэрээс анхаарал тавьдаггүй. Тэгэхээр хүн хэрвээ ингээд дотоод өсөлтийг одоо хайж байгаа бол ер нь хүн бол дотоод одоо өсөлтийг улам илүү их чадварлаг, улам илүү их чадaltaй болъё би юм сурыг гэж байгаа бол энэ амьсгал гэдэг зүйлийн эргэн тойронд маш их өөрийгөө бол тасгалжуулах хэрэгтэй. За дараа нь хөдөлгөөн байдаг бид нэр. Ямар нэгэн биднэрт одоо хөдөлгөөн байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ч юм, биений ялангуяа биений хөдөлгөөн байдаг. Дараагийнхтай бид нар ямар нэгэн зүйлийг ухамсарлаж яах вэ? Чадах тийм биднэрт яах вэ? Чадвар байдаг. Бас дараагийн нэг зүйл гэвэл дуу одоо авианы өнгө, дууны өнгө бас бид нар тэрийг бас өөрчилж болдог. Нэгсэндээ одоо бидэд ийм туслах 4 зүйл байдаг гэсэн үг. За энэ зүйл дээр зөмөр ярилцъя. За 4 дахь зам дээр. За уур төрсөн. Нэгсэндээ уур төрсөн. Би одоо нэг юм дуурлсан, миний зүрх түгтүг хийсэн, гар салгансан, нэгээ би өөрөө мэдэрнэ. За одоо энэ дээрээ гаргаж хайчихгүй барьж чадах юм бол би болчихно гэсэн сэтгэл хөдлөлөө удирдах эхэлнэ гэсэн. Тэгэхээр би яах ёстой вэ? Нэгдүгээр амьсгалаа зохицуул. За энэ дээр янз бүрийн амьсгалын дасгалууд байдаг тийм үү? Хамраараа гүнзгий 3 удаа тэгээд 3 секунд амьсгалаа барь. Тэгээд дараа нь ямар нэгэн үйлдэл хийгээл. Эсвэл одоо өмнөх хичээл дээр ярьсан ч гэдэм үү? Эхний 90 секунд зүгээр л мэлмэрч таг дуугаа чимээгүй болчих. Зүгээр л ажиглчих. Юу болж өрнөх нөө 90 секунд шүү дээ. Тэгэхээр яах нь вэ гэдгийг ажиглал. За эсвэл бид нэр яах вэ? Хөдөлгөөний өөрчилж болдог. Яг тэгвэл хүн ууралсан үед ч юм уу эсвэл сэтгэл хөдлөлд автсан үед бид нар автоматар өөрийн одоо мэдлгүй ямар нэгэн үйлдэлийг байнга хийдэг. Тэрийг бид өөрсдөө мэддэг. Уурлахаараа ерөөсөө яг л нэг шууд хашгирна гэдэг юм. Уурлахаараа би гар хөлөө хөдлөгдөг ч юм уу эсвэл одоо нүдмэн амар том болдог ч гэдэг юм уу тийм үү. Яг нэг хүнд нэг тийм зүйл байдаг. Тэгэхээр тэр үед бид нэр яг хөдөлгөөнөө өөрчилж болно. За түрүү хэлсэн дуу хоолойн дээр. За бид нар ихэвчлэн мэдж байгаа тийм уурлахаараа бидний дуу чангардаг. Ингээл эсвэл улам л хашгирмаар санагддаг. Гэтэл энд бид нэр яг тайван болж болно, намуухан болж болно, эсвэл шивнэж болно. Нэгсэндээ бид нар өөрсдийнхөө өөрчилж чадах юмнуудыг яг хэрэглэнэ гэсэн. Дөрөвт нь ухамсарлана. За ухамсарлах жаахан хэцүү. Гэхдээ энэ бол бас байж болох зүйл. Яагаад гэвэл өмнөх хичээл дээр ярьсан шүү дээ тийм үү? Яагаад би уурлаад байна тийм үү? Яагаад би ингэж байна? Яагаад ингэж байна гэд. Хүн уурлж явах явцдаа тэр эмошн гаргаж явах явцдаа сэтгэл хөдлөлөө гаргаж явах явцдаа цаана бас ингээд өөрийгөө шүүгээд ингээд давхар ингээд ухамсарлаад байх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр бас өөрийгөө ингээд удирдах чадна. Гэхдээ энд бол түрүү бидний хэлсэн ер нь нэг чухал зүйл байна. Юу вэ гэвэл бид нэр шинээр зам тавьж байна. Тэ? Нейропластикийг ашиглаад тархиндээ шинээр зам тавьж байна. Бид нэр шинээр зам тавих гэж хичээгээл энэ арга ямар нэгэн аргад яг бид нар ашиглаад байх юм бол тийм ээ. Зөксөө өнөөдөр чадахгүй шүү дээ. Ойлгож энэ бол ойлгомжтой. Тэгсэндээ бид нар өмнө уурлаад нэг минут гарan уурлаад тэгээд бид нар эргээд сэрдэг болсон бол та энэ удаа 30 секунд бол дараа нь 20 секунд бол тэгээд дараа нь 10 секунд болно. Тэгээд дараа нь бид нэр яг нөгөө нэг уурлаж явах үедээ бид нэр өөрсдөө барьж авдаг болно. Яг тэгэхээр нэг ийм уюудыг бид нар ингээд хөөгөөд хэрэгтэй болно. Ингэж л бид нар сэтгэл хөдлөлийг удирдах чадна. Хамгийн энгийн аргууд нь бол. За тэгэл ер нь бол бид нар өөрсдөө байгаа юм л ашиглана л гэсэн. Тэр нь бид нар юу байхаа бол амьсгалаа анзаарна, тийм үү? Эхлээд тэр 4 дахь замдаа буюу бидний махан биеийн дээр ирж байгаа мэдрэмжийг бид нар маш сайн ойлгох суу. Нэгсэндээ одоо өөрийгөө маш хурдан ингэж яг ингээд ирэхээр би ингээд менчигээд ирэхээр ч гэдэг юм. Би ингээд салганаад ирэхээр ууралдаг штэ. За би ингээд чичрээд ирэхээр би хүн рүү дайрдаг. За би ингээд ирэхээр эсвэл би одоо ингээд ирэхээр би хүнд гомдчихдаг, хаагдчихдаг гэх тийм үү. Тэгэхээр одоо энийг болиё гэж бид нар сэхээрх бид нар сэхээрлэх ухамсарлах бид нар бололцоо бол биднэрт байдаг. Тэгэхээр энэ зүйлийг бид нар ашиглах юм бол дахиад хэлэхэд тархинд бид нар шүү дээ тийм үү. Шинээр одоо тэр сэтгэл хөдлөлийг гаргадаг, явдаг замыг бид нар бий болгож болно.
тэр нь амгалан тайван нухацтай юмыг хүлээж сурсан тийм үү. Ажиглаж сурсан, ялангуяа ажиглаж сурсан тийм зүйлийг бид нэр тийм замыг бид нар шинээр яг өөрсдийнхөө тархинд яг тавьж болно. Тэгэхгүй зүгээр л хуучин одоо сэтгэл хөдлөлийг явуулдаг замаар бид нэр явуулаад авах юм бол бид нар байнга энэ дээр алдаад л байна гэсэн. За ингээд дараагийн хичээлээр уулзцаая.